Улаанбаатарын 3 дугаар студиэс үдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 17-ны даваа гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг өрчитлээ мишээ их суурайтагаар хөгжилтөө түүхүүдээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар гам болдын ангараг нар ажиллаж байна. За өдрийн дөргээ. За өдрийн сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашины радиатор, парк, кондишны асуудлыг бидэнд даатгах суурайтаагаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис, за мөн сайхан амьдрах орчин хүн бүртгэх суурайтаагаар хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар M design тавилгын дэлгүүр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд даваа гарагт сонсогчдоос ирүүлсэн хөгжилтөө түүхээ уншиж хүргэдэг. Харин лав гарагт бол сонсогч нар өөрсдөө эфирлүү залгаж хөгжилтөө түүхээ ярьдаг. Тэгэхээр бид өнөөдөр бол хөгжилтөө түүхүүдийг уншиж өгнө. За яг өнөөдрийн байдлаар түрүү 7 хоногт би нэг блоглуусаар аваад 344,400 болсон гэсэн. За 100 хүн нэмэгдсэн байна. 344,500 хүнтэй болсон байна үдийн ачаар групп маань. За тэгээд тэр шинээр орж ирсэн 100 хүнтэй энэ өдрийн мэдээг хүргэе. За тэгээд тэр хэмжээгээрээ бас багасаад спам руу энэ амралтын өдрүүдээр 4 хүн ширхэг лайв орж ирсэн байна. За тэгээд дөнгөж сая 4 хүнээ блок болчихлоо. Ямар нэгэн үдийн ачаар групп ер нь бол ерөөсөө лайв янз бүрийн худалдааны улс төрийн лайв шеэрлдэггүй. Тэгвэл одоо бол хүмүүс мэдчих эхэлж л байгаа юм байна тий. Яг үнэ. Энэ ямар гүргэр хүүхэн бэ? Яста нэгийг ч оруулахгүй шүү гэдэг. За ингээ эхлэе. Копи шүү ганцаараа амиатаж инегээд юу хөө энэ нэ. Цагаан сарын шинийн ихээр манай паянгийн эзэн дүү жилийнхээ засал номыг уншуулгаар эхнэр хүүхдээ хамт ганданд очижээ. Ганданч би хүнтэйж. Манайр өмнө нь юр гандан эдэр орж ном уншуулах болон шашны зан уул тааруухан. Ер нь л аа өсвчгүй тэр талын мэдлэггүй ирэлтэй. За тэгээ заслаа хэлэхээр ламын өмнө очиж жил усаа хэлээд л эхнэрийнхээ хамт сууж. Ламч үзээд мань хүнд хэлж гэн сүл дуудуулах юм байна. Тэгсэн манайр бодож гинэ. Өөрийн сайн мэддэг, байн дуулдаг сүл дуугаа дуулах юм бах та гэж бодоод ламаас лавлж гинэ. Ламаха би өөрийгөө сүл дуулах юм уу гэж лам тэгнэ тэгэн сүлд дуудуулнаа гэж. Мэнэр сонсохдоо сүлд дуулах юм байна гэж ойлгоод баахан гайхаж бодож гинэ. Үгүй ер одоо гандан дуулж болтгол юм бах та. Одоо сони юм а. Би лав сонсож байгаагүй мэн гэж бодонгуудаа хажууд суух эхнэрээсээ шивнэж асууж гинэ. Сая лам сүлд дуул гэсэн үү гэсэн чинь эхнэр нь тэгсэн гэл. Мэнэр тэгээ одоо яг энд одоо дуулах юм уу? Эхнэр нь тэр шагаад тэгнэ тэгин чимээгүй агачтай одоо дуулахгүй тэ хизээ дуулах гэдэг ангал аашлах маяг орж ирж байна гэн шүү. За мань хүн бодож байна гинэ. За одоо ямар дуулах олон л хүн байна. За дүүрсэрэг дуулаал үсгээс гэж бодоод ламаас ахиад асууж гэн. Аха би яг одоо энд дуулах уу гэсэн лам тэгнэ л гэж. Мань хүн дүүрсэн хэрэг одоо гэд хөөхөн борлогол дуулгаас гэж бодоод жаахан сууж байгаа л босоол нэг хоолоо засч хаад хөөхөн борлоо. Бүр дуулаад эхэллээ. За эхэлсэн. Энэ ганцнаас хүмүүс таг чимээгүй болоо гайхаад хурдаас нь хараад нүдэ анаад ном уншуулсан ламт нь зочоод хажуудаас эхнэр нь бас цочоод эхнэрээс сандрахтаа хормоноос нь татсан чинь манер нэг нүдэ нэж харснаа хормоогоо булааж аваад цааш нь дуусан гинэ. Авраа нүдэ анаастаа дуулаад дуусгач мань хүү урлагийн авьяастаа тайзан дээр дуулдаг хүн л дээ уг нь. За. Гинтл ханзаар сонсохноо гандангаар нэг инээд урдаас нь харж суусан ламч илгэн татаад өнхрөөд өгч манер болохгүй юмсны мэдээд тэр чигээр гараад зогтсон гинэ. Түүнээс хойш манад өг хөөхөн борлогол гэлцэх болсон доо хөөрхий гинэ. Сүлдөө нэрээ хөөхөн борлогол юм байна тэгвэл. За нэрээ нутлсан сонсогч. Сайн байна уу? Үдийн ачаар буланд найзынхаа инээдтэй түүхийг бичгээр шийдлээ. 97 оны үед хотод оюутан болж ирчээд 17-8-тай огт 3-4 дугаар хороололд хоёр найзтайгаа өдөр буу халаад явж байхдаа бааранд орж пив ууж үзээлтэй гэж ярилцаад харагдсан баар руу шууд чиглээд явлаа. Парадоксын тэр хавьд ороод ширээн дээр гуруулаа суулаа. Зөөгч нь менюг аваад л ирлээ. Бид гурав ээлжилж хараа захиалгаа өгч зориглоогүй л байлаа. Менюгийн хэсэг үзсний дараа нэг найзаагаа чи мэдээ сонгоцгоо аль нь гоё пив гэдгийг хинч мэдэхгүй учраас гэд арай нүүрмгийдээ даалгаж байгаа. Өнөөх маань захиалгаа өгье гэж зөөгчөө дуудаад өөртөө ихтгэлтэйгээр Америкийн нэгдсэн улсын пиав 3 авъя. За 3-ыг авъя гэлээ. Зөөгч байна гайхаж байснаа аль нэг гинэ. Гэтэл манай найз
Миний үдээр Апугийн пив гэдгийг заачаал энэ Америк нэгдсэн улсын юм яа 3-ыг авъя гэлээгээд зөөгч жумалзаал за явлаа. Ингэж пивний амт амтлсан юм да. Яа. За нэрээ нотлон сонсогч байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэндэ айгүй хуудаг гэд танихгүй залууд хаягдсан гинэ. За би 27 настай нэгэн хувийн компанид хяналтын менежер хийдэг юм л да. Нас залуу, цус шингэн, ууж идэж орж гардаг оргил үе байсан бас. Бүр 7 хоногийн 5 өдөр гардаг байлаа штэ. Одоо яасан бэ гэж юу? Одоо ядардаг болсон гинэ. Манай ажил өглөө 7-оос эхэлдэг. Би гэдэг хүү өглөө болгон 5 тосоод ядардаг бас. Хаяа шоутгаар 12 цаг өнгөрөөгөл анжгаах шиг амиа цоглуулж байгаа юм чинь. Яа. Йоо 27-тай амиа цуглуулдаг болчих үе да. За тэр явах гол өрөөнд орё. Ид шоуддаг байхдаа шоуны маршрут ойлгомжтой. Пабд суулаа, бар орлоо, караоке орлоо, амралтын газар руу явлаа. Тэр болгоно сторийн солиотой юм шиг яаж уудгаа гайхуулаад амаа шиг. Тэр үед нэг залуу фэйсбүүкээр бичдэг байлаа ч гэжтэй. Та нарт огт хариу өгөхгүй байхад ууггүй бичдэг залуу байдгүй. Тэр тийм л хүн би огт хариу өгч байгаагүй. Нэгэн ээлжид шоуны дараа хагас сайнны бодол гэдэг шиг одоо л ахиж уухгүй юм шүү гэсэн юм бодоол чат руу орсон. Танихгүй залуугаас айгүй урт чат ирсэн байна. Унштал чи уг нь их хөөрхөн эмхтэй би хаа царай цус яг л Бела Жономба үнсгэлчин билүү мангас байснаа ханхуу болдог тэрний гүнж гэж байгаа юм шиг байгаа гинэ. Бела Таан чих уудаг бүр явж уудаг. Зөө фэйсбүүкээр нэвт мэдчихэж штэ бүр ингээ маршрутаар нь. Би чамайг хараад энэ эмэгтэйг архинаас гаргachвал гэсэн бодлоос хайр эхэлдэг гээл чам руу 3 жил бичлээ. Чи тооч харсангүй маш их гомдлоо. Би өнөөдөр Япон явж байгаа. Чамайг ингээд орхиод явах хэцүү юм. Чи намайг тоосон бол өнөөдөр цуг Япон явах байлаа. За Бела хөөргөн байж баг ууж идэж байгаарай чи минь. Намайг одоо архичин байлаа гэдэг амаа хаашаа. За Ингээд би чамайг хайлаа гэд чат үлдээсэн бай. Пүүчорд бүр над руу 3 жил баяр болгоноор бичсэн байсан. Тэр үеийн тэр нэгэн танихгүй залууд ийхүү би арх удаг шалтгаанаар хаягдав. Хайж байсан үгээс хаягдаж үтсэн бүр танихгүй залууд бүр нэг гайхах гомдох зэрэгцээд дотор хоосоо оргиол явчихж билээ. 2 жил өнгөрчээ. Тэр хайж явдаг залуу энийг уншвал хөөрхөн байлаа арх байтга аасг амсах байсан. Яа. Өөр хаягдаад тэг өөр гарчиж байгаа юм шүү дээ. Йоо, босдоор бол бүр гой байлаа болсон. Япон руугаа татах юм уу яахыг холбогдоогүй. Йоо, гаранда такстай. Бүр 4 таксаас ирдэг байсан. Амгалан үе юм гинэ. Йоо, ёстой гой шүү. Зүгээр тэр залуу супер нэр. Зүгээр тийм мессежэл ахнаас гаргацсан шүү дээ. Йоо, тийм сайндаш нэг тийм амиа цуглуулад ядраад байгаа ч юм биш. За ёо хамтраалцаа танилцуулаад өргөжлүүлээ. За супер байсан шүү дээ сайн бичвэр. Улаанбаатар хотод 12 цаг 20 минут болсон байна. Нэвтрүүлгийн маань хамтран явлагчаар сайхан амьдрах орчин хүмүүрт хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар M design тавилгын дэлгүүр хамтран ажиллаж байна. За M design юу яаж байгаа юм бэ? 17 жилийн туршлагатай ийм хамт олон. Тэгээд хамгийн сүүлийн үеийн загварлаг чанартай тавилгыг хамгийн их хямд үнээр хэрэгдэгчтэй хүргэдэг. Ер нь бол эднийх 6 салбартай. Гэжээ тэгэхээр та өөртөө ойрхон салбараасаа хэрэгтэй бүтээгдэхүүнээ авч болно. За буудан бол сая 900-аас эхэлж байна. За том өрөөгөө ер нь ингээд нэг бүтнээр нь том өрөөгөө тохиолъё гэвэл нэг 4.5 сая төгрөгөнд бол бүрэн тохиолох боломжтой гэж шүү. Тий. За тэгэхээр M design брэнд нь өөрөө олон улсын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулдаг. За тэгээд энэнийх нь баталгаа юу вэ гэхээр одоо ийм сертификат буюу одоо гэрчилгээнүүдтэй ийм одоо жишээлбэл юу гэдэг ингээд FSC гэрчилгээ гэж гэхэд л одоо энэ байгальд ургаж байгаа одоо ийм модыг ашиглаагүй бид нар байгаль ихт одоо ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй угаасаа яг ингээд тавилганд зориулсан зориултын ийм танимал мод те тэнцэнээс мод авч ашигладаг ч гэдэг юм уу те энийг батлаад худалдаж авч байгаа биднэрт ч гэсэн те окей би одоо ингээд маш эко бүтээгдэхүүн авч байна би өөрөө байгаль ихийг бас хайрлаж байна гэдэг ч юм уу те тийм мэдрэмж авах нь. За дээрэс нь одоо Safety for US буюу
буюу одоо даацын борлоонд хүртэл бас юм сертификаттай. За тэгээд нөгөө нэг одоо тэр ингээ заримдаа ингээ нэг юм муу борлоонтой чинь ингээ доошоо ингээ үгзгний хэлбэрээр хонгоргоо үсгээ ингээ хонгоогоод орчдөг шүү дээ тий. За энэ бол гарцаагүй борлооны даац чанартай шууд холбоотой. За тэгээд одоо юу гэдэг Sinomax өндөр зэрэглэлийн технологи бүхий сундаг даацын борлоо нь хүний эрүүл мэндэд хоргүй гэдгээрээ давуу талтай. Тэгээд хамгийн гол нь нөгөө сертификаттай бас тийм үү. За тэгээд энэ үзүүлэлт нь болохоор борлоо үйлдвэрлэхэд ашиглагдсан химийн бодисыг нэгтлээд урт хугацаанд одоо бид сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх зорилготой ч гэдэм үү тийм ийм эко байдаг ахна. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9688 6093 9020 65 28 гэдэг утаснуудаас аваарай. За яг биеэр очиод тавилгаа сонгоё гэвэл Мишель тавилгын эхлэлгүүрийн B1 B6 A6 дасгуудад байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар AM Design сайхан амьдрах орчин хүн бүртгэс урайтагаар хамтран аялаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо миний чиний одоо нэрээ нууцсан сонсогч. За. Дархнаас ирсэн нэг найз маань хэдэн жилийн өмнө банк орж $100 солих гэснээр болоод 8 шар орж нөгөөхөө өгчхөд гараад ирсэн машиныг нь ачаад л яг бүртээгээд цэргийн өвчтний үйлдвэрээ баруун талаар хөдөлгөөр гүүгээд л урд нь гар зогсоод л ахыхаа машиныг буулгачих гээд гуйсан нөгөө ачдаг машиныг жолооч зүгээрээ ахаа суучих гэхээр нь суугаад л дуугаа яваад л байж дотроо бол ингэсгээд буулгах байх гэж бодоод л яваач. Тэгсэн нөгөө ажилтны машин явж байснаа дасганы овоо руу эргээд л нэг хашаа руу яваад орчиж тэр нь журмын хашаа. Таны хүн өөрийнхөө машиныг хүргэж өгөөд 60к өгчөөд тэгээ машин авсан гэсэн. Дараа нь хотын ажилтны машин 2 минутанд ачтсан байлээ гэж хаширсан байлээ. Дархан дуугаа анд минь өөрийгөө таньж авахаа. За нэрээ хөдөлсөн сонсогч цэцэрлэг рүүгээ явах замдаа охин маань ээж баавга яагаад өвөл байдгүй гэж асуухаар нь 100 намар хоол хүнсээ сайдээд өөртөө хоримтлуулад өвөл ичээндээ ордог юм а гэд хэлсэн чинь таргалцсан болохоор ичээд гарч ирдэг юм уу гэж юу гинэ. За ил наран туяа. Сайн байна уу? Та нартай ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. За мөн төрийн дээд одонгоор ингрээ цолсон эрхэмсэг агаад хөөхөн гинэдэг бүсгүүдээ аз жаргал ажлын амжилт хүсье. Баг болчоор 10 хэдтэй тэрсгэн 3 хүүхэд байлаа. Би доороо нэг дүүтэй, хоёрхан насны зөрүүтэй. Намайг ихч гэж дууддаггүй чийлгэн. Бас ихчийн том хүү манад байдаг байлаа. Надаас нэг дүү, бас л чий гин. Би жаахан дургу ихч гэж хүндлүүлэх гээд ятчнаа. Нэг өдөр нөгөө хоёрыгаа та хоёрын орон дээр сууж бай. Би гэрээ цэвэрлэлээ гэсэн. Нөгөө хоёр дуртай нарахгүй заа гэж шивнэлцнэ. Намайг юу ч хийсэн ёо ёо л гэдэг шүү. Өө тэгсэн би нонкроод логоо шүүрдээд лаяг таваа угаагаад бүр сүулдэ бүр авдар сав бүхэл юма чигтэй цэвэрлэгээ хийж гарлаа. Жааз тойл бүгдийг нь арчлаа. Сүулдэ бүр будаач гэд сахлаа будуу гихчээр сайхан хүсэлтийн хариу радиогоор яваал чимэтцэрэн ихч дуулж байсан чинь нэг мэдсэн хүлээ авахчаа төмпөнтэй увсандаа угаагаад дуусч байсан. Доочиж дуулаа радиоч нам болсон доо. Арахгүй үсттэй усан дугаагаад гаргаад ирэхээр чинь дахиад ажиллаагүй шүү дээ гинэ. Яа амар хатард юм бэ те. За дараагийнх нь нэр нууслаад өгөөрэй л гэж. Би том үгийнхээ гуйлтаар түүний хөгжилтэй явдлыг хуваалцгаар бичиж байна. Гидсэндэх хүүхэд маань 7 сар орчим болж байсан гидс томорсон болохоор нь юм тулаал их түүхтэй ширээн дээр аяга угаахтал гидс норох жишээ нэ. Тэгээд нэг өдөр газар явган суугаад аяга угааж байла. Зурагтаар нэг хятад тулаантай кино гараад хүү маань ор нуруугаараа налчихсан их нуцтай үзээд байна. Тэгсэн кинон дээр хоёр баатар тулдаж байгаа л нэг нь ялаад нэгийгээ өмнөөс хөрүүлж агаад нэгэнд би ялсан тулд чиний өчүүхэн амиар юу хийх үү гэж хэлтэл нөгөөх нь чи бол сул дараа эцэгшгэ юм чиний эсхийг би алсан энэ төр гэж хэлтэл нөгөө ялсан баатар уурлаад үх чи гээл амар ашгарч ирээл нөгөөхийг толгойг нь цэлмээр тас тавчиж орхилоо. Тэгсэн тэр эсхийг маш анхааралтай шимтэн үзчихсэн хүү маань учиргүй инээжсэн гараал явчихлаа. Би ч газар явган суусан чихтэй аяга угааж нөгөө киног үзчихвэл дагзан дундуур тас буугаал хоёр нүд харанхуулаад өөрөө ирэхгүй үхтгий унлаа. Унаж явсурд нүдэнд хүү маань 30 см орчим 32-ын арматур барьсан зогсож байсан. Тэгээд намайг унангууд үх чигээ зогсож байж илээ гинэ. Ямар амар юм бэ? Йоо. Арматур вахт идэв ёо өдөрч тоо. Йоо. Ямар амар юм бэ те? За, мели. MJL радиогийн хөтлөх сонсогч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Part 3. Эхлээд гомдол мэдүүлнэ. Мөг хата яаж хүний хамгийн хөгжилтэй постыг ичгүүр сонжуургүйгээр ямар ч инээх сэтлгүй болтол уншиж чаддаг байна. Үнэхээр гомдмоор. Йоо. Тоочлаарай. Тэгээ хаширахгүй нөгөө дахиад мөрөөр тарц.
Одоо уншвал аятайхаа уншаараа. Йоо, бараг л загнаад байгаа биш үү? За энэ ч яах вэ? Гол ярианд оръё. 24 оны 10 сард Алтан Москвагаас алуурчинтай вагонд суухын өмнөх хэсгэлтэй. Улаанууд хотын аэропортоос Smart Avian нислэгээр Москва орох үеийн паян. Би ч яг явсан газар бүртээ бүтлгүүтэж мандаргаж байдаг хүн анх удаа Алтан Москва руу хүлгийн жолоо залж байгаа гэхэд айл үжээ айх айдсан авдартаа хийчихсэн. Аятай додгор бачка нисхийн хаалгаар ороод бүтлгүүтж байгаа юм. Регистр бүртгэл дээр очиод пассвортаа өгөөд ачаагаа жинлүүлээд 2 давхрын хүлээлгийн танхим руу орлоо. Шалганаар хамбагийн ма тайлхыг нь тайлж, сагсан тейхийг нь хийгээд орсон. Байхгүй. Дон. Бийж гайхаад юу вэ гэдэл карма хотоо шалгалаа. Юу ч байдгүй. Байцаагч руу нэг карма руугаа нэг хараад л гайхаад л 2-3 удаа орж гарлаа шүү. Адилхан тэгээд л зогсож байсан чинь. Шалганы байцаагч юмхтэй. Давай, девушка, быстрей. За тобой ждут л гин. Би извините, у меня ничего нет. Но он продолжает звонить, что меня делать гэдэл хэллээ. Байцаагч хорошо, остановись. Здесь подожди гэж. За тэгээд л хүлээж байлаа. Шалганы цагтаа ирлээ. Гар төхөөрөмжөөр шалгалаа адилхан шүү. Тэгс яг дуурч байгаа газар нь 2 хөхний авцаал дон гээд байна. Намайг левчгэндээ юм нуусан гэж бодож байгаа бол та хачаа хараад хоорондоо шивнэлдээд л би ч тиссэнгүй хүүе би левчиг зүүдэхүү тэхүү харах уу энэ төр гэл ёо баг цамцаа сөхөд 2 хөхөө харуулах нь. Йоо за. Айсан хүнд тэр мэр ёстой хамаач байхгүй юм билэ. Тэгсэн яасан гэж цамцны ингэрийн карма цоороод тэр завсраар нь 5 рубль орчихсон дуграад байж л дээ. Шалганы байцаагт цагдаа тэрүүгээр явж исэн хүмүүс бүгд шоолж инегээд 5 рубль. Оны удаач нэг иди гэдэл намайг оруулсан даа л гин. Зоосон юм бэ тий. Тийм байна. Манай найз хүүхдэн 7-8 настай байхад нөгөө нэг Америк руу ингээ гарахтаа ингээл угаасаа баахан хүмүүний захиас дайвар майвар угаасаа жоохон идэж уух төрлийн юм авцсан л явж исэн байна л да. Тэгсэн чинь шалган дээр бас зогсож исэн чинь дууцсан гэс. Тэгээ ингээ очисон чинь зүнхэн онгоолгосон чинь нэг хям гараад ирсэн гэнэ. Тэгээ энэ юу гэхээр тэгээ уул нь хүүдээ амар сайн захисан гэсэн. Миний хөө ингээд одоо янз бүрийн асуул мэдгүй л гээд байгаараа гэж уул нь хэлсэн гинэ. Тэгээд хям гараад ирсэн. Жиний юу гэхээр мэдгүй ингээл хүний л захиас гээл гүрээгээл зогсож байсан чинь хүү нар зогсож байсан. Тэн дотор нь дахиад юм байгаа гэсэн. Нөгөөдг нь ногоос баахан сүүл мүү. Тэгээ бүх юм агуулсан. Хүч персиктэй хүмүүс одоо яа гэсэн үг дуурах уу? Мэдхгүй одоо. Гэхдээ тэгээд персиктэй үз хэлэндээ хүйсэндээ. Тэгэл одоо үзүүл. Персик ч одоо металл юм чи дуурмаар л энэ. Магадгүй үзүүлт юм болов. Тийм л ах та одоо бодвол намаа ээж нь яагаад нөгөө нэг хадаас ч дуурна гэ бүх юм бол дуурдгүй юм байл шүү дээ. Тэгвэл хадаас дуурахгүй персик дуурахгүй л дээ. Тэгтээ тэр хашаахын протезийг салгуулж аваад идэг тий. Тэрийг би бас гайхаад идэв. Гүү шүү дээ. Тэгсэн шүү дээ. Үгүй чи хамт яваагүй бид нартай. Чи бид нартай нэг л удаа явсан болохоор мэдгүй бид нар чинь Турк зүгээр л явуулсан. Харин Турк зүгээр явуулсан. Урд болохоор хашаах айгүй тэгж протезээ салгасан байхгүй юу? Тийм. За Турк хөдлөх зүгээр явуулсан шин. За дэмжин ажлагч танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон байна. Нэвтрүүлгийн маань дэмжин ажлагчаар National Life даатгал дэмжин ажиллаж байгаа. За National Life даатгалын ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал нь бүх төрлийн шалтгаан төвчний улмаас мөн гинти ослын улмаас амь насаа алдах, түнчлэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах зэрэг тохиолдлуудад зээлийн үлдэгдлийг нөхөн төлж таны гэр бүлийг санхүүгийн эрсдлээс хамгаална. Заавцсан 70113366 70113366. Ингээд нэвтрүүлгийн дэмжин ажлагч National Life даатгал баярлаа. За баярлаа. За одоо минийх уу? Одоо чинийх. За нэрээ нуцсан сонсогч байна. Хүн болгонд нэг сонин түүх байдаг бах тий. Би 10 жилийн өмнө нэг хөөхөн итгэгч охин түүх эргэж ялаа гинэ. Түүнтэй уулзахын тулд бүтэнсээ өдөр болгонд цуглаанд нь очиж суудаг боллоо. Тэгсэн 100 summer camp гэлүү гачууртаас цаашаа нэг газар руу 7 хоног явах болвоо. Бөө баяр 7 хоног хамт байх нь гээл бурхан талархаа. Зарсан газар очиж ир юм тусдаа байрлаад цуглаа хийгээд тоглож наадаад их хөвгөлтөө цагууд өнгөрлөө. Тэр 7 хоногт би чинь Библийг бүтэн уншиж дуусгаж байгаа юм чаа. Хоног өдрүүд ч маш хурдан өнгөрч явх өдрийн өмнөх орой бүгд тойр цугаад сэтгэлийнхээ үгийг хэлээд л уйлаал инээгээл их тургаан акшн болж байгаа болтой. Тэгсэн пастор нь за шинэ хүнд асуух юм зөндөөл байгаа байлгүй бурхны талаар илүү их юу мэдмээр байна гээл над дээр ирлээ. Бүгд над руу хараст. Тэг би нөгөө охиноосоо хамаагүй асуучих болох юм уу гэсэн болно. Бидний гэр бүл гээл. Ийсэм ди гэж тэнийг юм Библийг нь уншаад дуусгачихсан
гэсэн болохоор пастроос нь бурхан яагаад анханасаа Адам Эва хоёрт сайн мууг мэдүүлэгч мод гэж байдаг. Бас муу ёрын сүнс та нарыг өргөтнө гэж харж хэлж чадаагүй юм бол гэдэл асуусан чинь бүгд над руу гайхаж хараал. Хэсэг чимээг болчлоо. Гэтэл нөгөөх маань чи чинь юу асуугаад байгаа юм бэ гэж уцаарлангуй хэлж байна. Тэгээ би эцэст нь бурхан гэж байхгүй. Байсан ч та нар маш зөв суурьтай хүмүүс болон төлөвшөж байгаа юм чинь энэ цаг хугацаа чинь дэмий өнгөрсөн зүйл биш байх болно гэж яриагаа дуусглаа. Маргааш нь од руу буцаж ирээл нөгөөх маань хинч намайг бурханаас илүү хайрлаж чадахгүй учраас хойлоо болиё гэж хэлсэн дээ. Ингэж л би түүнд болон түүний итгэдэг бурхан хоёрт зэрэг хаягдсан юм даа гэнэ. Йоо. За нэрээ дуулсан сонсогч. 21 онд дөнгөж төгсөөд ажилд ороод туршилтын 3 сарын хугацаанд бид бүгдийн хилдгээр гэрлийн байцаагч. Гэрлийн байцаагч ахыг дагаад айлуудын заалт авах ажилд гарлаа да. Тоолууртай шийтэн зарим айлын хашааны ард, зарим нь хашаан дотор. За дотор байдаг нь бүр хэцүү. Нохооноос нь агаад ийш тийшээ сайн харж гарч орноо. Ардаас гинт гараад ирээд хацхгүй гэдэл. Яг үдийн цайны өмнө нэг айлын заалт аваад буух гэд тэгсэн тэр айлын шиит хашаан дотроо. Уг нь үүдэнд нь байсан л да. Ахгүйч за нохоогүй бах өөрөө ороо заалтыг бичээд гараад иргээд үлдэв. Үүдний том хаалгыг нүдлээ хүн гарч ирсэнгүй. За тэгээд ороод хитгэн алхаад шонгийн моттой шиит тэрнээс нилээн хоошоо айлын байшаа харагдчихсэн. Нохоол гараад ирэх үе гэд хараастай. Заалтыг нь газ дэвтэр дээрээ тэмдэглээд эргээд тартал нэг хүү 11 12 орчим настай л байсан баг. Мангар том хурц барьцаа нүдэндээ нулимстай ардаас гитээд ирж байд юм да. Айсанд дууч гардггүй бүр зүрх баг амаар гарах нь юу нохой цаашаа. Тэгэл ээрч мууран байж дэвтрээ харуулад их чин заалтыг авч яваа юмаа гэд шууд гараад явсан. Тэр өдөртөө ахиж айлын заалтанд яваагүй. Одоо бодсон золигч нь гэртэн том хүн байхгүй. Дээр нь өмнө нь харсан байцаагч ахаас тис өөр хүн хашаанд нь зогсоод бахаар хулгайч энэ төр гэж л бодоод байсан бах. Айсан баха. Гэтэ яаж намайг зөхиод аваагүй. 4 жилийн дараа гинт санаанд орж ирв. Бодвол тэр үед шоконд ороод мартсан бололтой гинэ. За. Болормоо Эренцэн дав гэдэг сонсогч өвчлөлтөд өгөх нь нөхөр өдөр анхны хүүхд гидсэн даахад гэр бүлээ батлуулах гээ явлаа. Хуучнаар Октябрь Арион одоогоор Баянгол дурав. Тэр үед ганц хүн дээр бүтэн өдөржин оочрлож байж асуудлаа шийдлүүдэг байлаа. Урд өдөр нөхөр уучсан надтай явахдаа архин гараагүй юм шиг нэг л с ิจ гтэй байсан. Шараа тайлах гээд надаас нууцаар татсан баха. Ямар харсан биш гинэ. Тэгээ залхахлаа очрлол ашгүй нэг өмнөх залуу хөх хоёр өлгөдөө хөхтэй тэрвэрчсэн гэрчлэгийг нь аавна гэж орлоо. Ам цангаад гид сүлсөөд одооных шиг үйлчлэгээ байсан мжтэй. Нэг гарсан чи нөхөр алга орох ялж болоод байдаг. Энд тэнд хараад байдгүй дээ. Пүүр нэг уур хөдлөөд хүссэн юмуд яг зүгтаачглаа. Шар гоцоогоо уур хөдлөөд алнаа чамаа гэж бодогдоод байлаа. Бас нөгөөхөө хайгаад байна олоогүй. Яг өмнөх хүмүүс гараад иртэл манай хүн амсгаатчихсан. Нэг сникерс барьчихсан. Арай гэж оллоо гэд ирлээ. Бөөн хайр шүү. Өнөө хамаг бодсон юм мартагтаад хайр хүрээд ээлж болоод орлоо доо. Хэдэн хонд гэр бүл болсон байл гэж байна. Бодож байтал манай хүн юу даам одоо олох гээд байгаа юм биш үү гэж асуув. Нүгэ ажилтаа энийг хэдэн хонд танилцсан бэ гэсэн чинь манай хүн огт танилцаагүй гэж асуув. Яа, бүр хөхрөөд байна. Бид хоёр цэцэрлэг сургууль гэр орон хамт байсан гэсэн. Танилцаж амжаагүй гэсэн чи бүр хөхөрч унаад илгээд ирсэн. Үнэн л хэлсэн шүү дээ. Бараг нүдэн нэгтэл байж исэн. Манай амар хашааны хүн байж дээсэн гэдэг. Зүгээр хоорхтл байж исэн. Юу танилцах. Цэцэгчиг отхон жаргал. Залтай жаал. За. Том охин маань эртхэлд орсон том жижиг хүүхдүүдтэй гадаа их тоглодог, хэл ярианы хөгжил их сайтай, сахилахгүй хүүхд байлаа. 2 настай байсан юмд. Нэг удаа манай дүүтэй тоглож байгаад л уурлал пяц гэж байна. Тэгсэн хөргөөх юу гинэ гэтэл пяцгүй гэж байна гэж. Бүгд инээлдээд юу загнах болдгоо юм муухай үг гэдэл захиж үлээ гинэ. Миний персинг лав дуураагүй гэсэн чинь персинг дугруулах харуулчт юм байлээ гинэ. Аха, тэгдэг бахаа л үгүй. За нэрээ нөтөлсөн сонсогч. Өнгөрсөн зунд бас юм да. Ээжийн зараалаар 5 шараас хаа байсан кино үйлдвэрлүү явбоо. Тэгэл автобусын суучаал цанхоор харсан шигэ явж байтал хар хорин дээрээс нэг шар үстэй сандалтай ихч урт талын сандал дээр өөдөө сараад суулаа. Би ч уцаа авах гэхээр дотор мөнхөө оргоо болдгоо. Тэгээ байж байгаа доош харсан чи юу вэ? Бүр хөлөөнийх нь хуруунууд дээр нь бүгдээрээ сандалын урт талаасаа зухуугаад баг газар шүрхнэ. Би ч хараад ч юм цаад. Тэгсэн чинь нөгөө ягч чинь тонгоогоод хөлийнхээ урнуудын завсрыг ухаад эхэлж байна. Ёо май гад. Яна арайч
дээ гүйэлгүй дээ. Би бүр шок. Баа ямар заваа юм бэ гэсэн шигэ. Сайн харсан чинь хумснуудаа ягаанаар утчих. Гэхдээ 8-ыг л. Харахгүй шүү хоёр үдийнх нь хоёр жигчийн өөр нь хоёулаа ямар ч хумсгүй гинэ. Йоо яагаад ийм юм харчтай юм бэ? Гүйж автобусд юу хийх вэ тэр чи? За тэрийг угтгэн ч яасан юм. Йоо за хишгээд ашка. Хэд хоногийн өмнө нийтлэгч байсан CEO-гээс бэлгэвч авсан чинь баримтаа байгууллагаараа хувь үнээрээ өгж асуулаа гэх постыг санаад бэлгэвчийн баримтаа байгууллагаар авсан түүхээ бичиж дээ. Ковидын өмнөх замын үүдд нэг жижигвтер конденсац боловсруулах үйлдвэрийн цахилгааны иж бүр ажил хийв. Тэгсэн үйлдвэрийн гал унтраах нөөцийн усны сав гном насосных нь усан дотор байдаг кабель нь гимжиж. Тэгээд дүү цахилгаанчнаас манай цахилгаанчин олон жил ажилласан асар туршлагатай нөхөр байдаг л да цахилгаанчин дүү. Яах вэ гэж асуусан чинь 14-5 бэлгэвч аваад ирдэг гэж. Би ч тгий гээл сумынхын эмийн сангаас 10 хэдэн бэлгэвч аваад л юу ч бодлого байгууллага дээр баримтыг авчлаа. Тэгээд гимтсэн кабеля баахан бэлгэвчээр ороогоод л усан тавьчлаа. Манай цахилгаанч. Энэ зүгээр үг гэсэн 3 жилдээ асуудалгүй намал гэж байна. Би ч өнөөхөө марччих. Жилийн эцсийн тайлангийн үеэр эхнэр надаас асууж байна. Чи байгууллага дээр бэлгэвч авъя л гэж байна. Эхнэрийн найзын дүү манай нягтлаа. Надаас шууд асууж чадахгүй эхнэрээс эхэлж асуусан байгаа юм уу золиг. Би бүр шок. Юу гэж авах юм бэ л гэлээ. Бодоод олддгүй. Эхнэр ч янзгүй чихтэй битүү хардаас та. Би бүр шаналаас та бараг 7 хоног тусдаа шахуунтлаа. Тэгээд л нэг өдөр дээшээ харсан шээ. Энэ мүү тэнгэрч ямар хол юм бэ гэсэн сую бодоод л хөвчөөтл. Гинт нөгөө кабель ороосон маань тэнгэрийн очиг харваад л ороод ирлээ. Хумгүй эхнэрлүүгээ залгаад л учрыг тайлбарлаа. Эхнэр итгэдэггүй. Азар цахилгаанчин дүү маань байсан болохоор залгаж яриулж байж нэг юм итгэж нэг юм тэнгэрийн муухай арилна гэгч болж илээ. Гисэн жаахав дээ ажилд л ашигласан болохоос ямар хүүхэнцэн биш те. Эцэст нь хэлэхэд усан дотор цахилгааны кабель гимтгэд тос нь битүүмжээ бариад бэлгэвч нам юм блэ шүү. Одоо хүртэл кабель зүгээр байна цахилгаанч минь. Мэдэж байхад илүүдэхгүй шүү энэ түүх. Танаа хамт болон группийнхэнтэй аз жаргал инээд хөрөөр бэлгэж байхыг хүсье гинэ. Бас мэдмээр л юм байна те. За хамтрaalыг танилцуулаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн манд хамтран ажиллагчаар за автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах сураатаагаар 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис хамтран ажиллаж байна. За 2003 оноос хойш радиаторын төрөлцсөн засвараар дахин үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 2006 оноос хойш радиаторын төрөлцсөн худалдаа, радиаторын дээд доод банк солино, шинээр хийн, парны радиатор худалдаа засвартай. Дээрээс нь бас эйр кондишн сэргийлэх үйлчилгээ эднийх үзүүлдэг. За тэгэхэд эдний ч одоо нэгдүгээрт анхдагч, дээрээс нь төрөлцсөн одоо нэг ямаараа л даганцсан гэсэн үг шүү дээ тий. За тэгээ бас дээрээс нь гэр бүлэрээ ингээд 3 үе дамжиж хийж байгаа гэхээр ер нь бол нэлээд баталгаатай, тэгээ бас туршлагатай, тэгээ дээрээс нь радиаторын банк солих нь өөрөө шинэ радиатор худалдаж авснаас хямд болдог гэдэг байгаа байхгүй юу. Тэнгүүд засвар үйлчилгээгээ хий чин заавал шинээр үнэтэйг авах шаардлага байхгүй гэсэн үг ер нь бол тий. За тэгээ та илүүтэй өрөнгөө мэдээлэл 8000 2000 99T6 2000 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд сансраас дарь их рүү эргээд ерөөсө 300 м яваад таны зүүн гар талд чинь зам дагуу байгаа. Нөгөө салбар нь болохоор хуучин 22-ын довчоо Mac компани хажуу төв зам дагуу байгаа. Тэгээд та Авторадиатор Монголиа гэж кириллээр бичээд пэйж рүү насныг ороод харчаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашины радиатор, парк, кондишны асуудлыг бидэнд даатгах сураатаагаар 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо минийх те. За гэсэн байна зүгээр л ийм хаягтай. Хүлдүү төмсөн байна уу? Тэр жил юм да. ТV чат модонд байх үед нэг охинтой мессежээр байн харилцаад уцаарч хаяа бас ярьдаг боллоо. Тэгж жагаад нэг өвлийн орой харанхуй улсын хойно уулзгаар болвоо. Өмнө нь очиж байгаагүй зайдуу байдаг гэр хорооллын гудамжинд очиж хэсэг юм ярьж зогсов. Харанхуй гудамжинд хаа нэгтээ холоос тусах машины гэрэлд нөгөө охины нүд нь шил мэт гялтганаад л би хаа намайг голоор нь цуулчихсан мэт нарийнхаа. Яг л миний сонирхол. Маргааш нь уулзаж тишүүрээр гулгав. Тэр нэг найзаа авчихсан. Би нэг найзаагаа бас авчихсан. Нөгөөх маань масктай байсан болохоор царай нь бүтэн харагддаг. Гэхдээ л нүд, бие, хоолой гурав нь бол яг л сэтгэл догтлуулаастай. Гулгаж дуусаад маргааш нь ахилж уулзгаар болоо салцгаалаа. Тэр оройн би гэж нэг юм уцаа алга болгоод бүр яаж чичээгээд нөгөө охиныхоо дугаарыг санддаг бай. Уулзсан газрынхаа тэр хаваар эргэлдээд ч олоогүй. Хэд хоноод дугаараа сэргээсэн чинь нөгөөх маань холбоо барьсангүй. Тэр чигээрээ сургаггүй болцгоо.
Хэдэн жил өнгөрлөө. Баар саваар хэсэг насан дээр ирж гисэн том ах болчихсон. Нэг найзтайгаа баарн сууж байгаад нөгөө охин хідэн найзуудтайгаа сууж байгааг нь олж харлаа. Царайгийн тал харсан ч яалтчгүй таньсан юм да. Яалтчгүй миний төсөөс хөөрхөн царай мөнөөсөө мөн байна. Очоод ярилцлаа. Яагаад алга болчихсноо хэллээ. Цуг сууй гэд нийлж шоудаад өмнөхөөсөө арай агсан төвшин танилцаад дугаараа жахаад солилцов. Баарч хаахуулж гэрт нь хүргэж өгөнгөө юм яриад явъя гэсэн тгийл гэж. Яг ч гэр нь биш гэсэн найзынх нь гадаа ирээд таксигаа хүлээл гэж байгаад орцонд нь баг цаг юм ярьсан баха. Таксинд найз бас намайг хүлээж байсан юм. Удаан хугацааны дараа уулзсан юм чинь одоо л боломжийг ашиглах хэрэгтэй алдаж болохгүй гэж бодоод хоёулаа ер нь уулзч баялдаа гэсээр гэж ярьсаар байгаад уулзаж бахаар бол би ч бөөм баяр буцлаа. Тэгсэн яасан бэ гэж юу? Найзтайгаа үргэлжлүүлж яваач тэр оройноо бас уцаа хаяад ахаад л дугаарыг гээд байхгүй. Самтгүй. Хүргэж өгсөн байрны гадаа хэсэг эргүүлж байгаад л үлдэж байлээ. Нөгөөх маань өмнө нь нэг удаа алга болчихсон болохоор намайг төрүүл залгахыг маань хүлээгээд над руу залгаагүй бах уу. Хинээ чи намайг таньж байвал би дахиад уцаа хайчихсан болохоор холбоо бариагүй юм шүү. Тэрнээс хойш уцны дугаар хадгалгаа болоод үргэлж цээжилдэг болсон. Одоо тааруул дугаарыг чи ёстой мартахгүй. За худ байх туу баг 15 жилийн өмнө гэдэг штеп. Яа манайхан дээр ахна бүлсэн тавьсан үнэл юм байна. За А5 гэдэг сонсогч. Сайн байцгаана уу? Ав ахт мань тохиолдсон хөвчлөлтөө дүүх нэг гинэ. За үргэлжлэх нэ энэ янзаар бол ах зуны амралтаараа нэг найзаа дагуулад хөдөө эдэг багын найзаанда 10 хоног айраг цагаан дээр байж байгаа дэрийгэл явсан. Оцсон найз нь хүнтэй суугаад 2 хүүхэдтэйч болж нилээ мал авахудаа боломжийн амьдралтай болсон байна гинэ. Эхний тоног тэр 3 өдөр шөнөгөөл наргиж хонж гин. 7 онс өдөөний найз нь жаахан харамж зан гаргаж гинэ. Хоол чихгүй айраг цагаа харамлах шинжтэй нэг л зан хувраад өөрөөлчих гин. Тэгэхээр нах хотоос ирсэн найзтайгаа энийг хоёлаа сайн хашраа. Яасан сонь зантай олчихсан ингээл. Яаж хашраахаа жаал ярилцаж гин. Нөгөөх нь аршаан солилтой ойрхон тусдаг болоод айраг цагаагаа амрагч нарт зардаг байсан юм байна л да. Нэг өдөр тэр хоёрт уугч айраг үлдээлгүй морин тэргэн дээр хамаг айраг ачаал явахт нь аршаанаас буцаж ирэхдээ нилээ орой 22 цагийн орчимд ирдэг байсан юм байна л да. Ах найзтайгаа гадуурх бүх хувцаа тайлаа дүрсэг тэгэл үлдээд өснүүдээс ихсэлгээд ах маань урт бурчгар устэй байсан гинэ. Шүний сарны гэрэл тэр хоёрын биеийн цав цагаан найзаа эрхийг хүлээгээл жижиг модон гүүрэн доор хоёр нүцгэн үлээгээд сууж агаад яг гүрээр гараад л явангууд нөгөө хоёр морин тэргэн дээр нь буруу хараад өсрээ суучж гин. Нөгөө өдөөний найз нь эргэж харлаа хашгираад хай хүү буу та хоёр базар байна өршөө хашгираад орилоод тавгаад байж. Ахаад эргэж харахаар чи хоёр хүн их гомдоожээ гэж нарийнхаа хоолоогоор нөгөө хотоос хамт ирсэн ах дуугарч гэн. Тэгсэн чинь бүр чам базар байна гэж орилоод тавгаад байж. Нөгөө хоёр нилээ айлгаж байгаа л өсрөөл бууч. Хэлгэн өссөн хоёр гэрт ирсэн найз нь 100-ийнхаа амиг онгоолгоод галын хачаар галаа авчихсан. Давс юм буудуулаад өөрийгөө хурайлж хэргэлзэн сууж иж. Эхнэр нь бас айжсан байдалтай байж гинэ. Хөөрхөн өдөөний анх хэдэн өдөр шок гэрээсээж гаралгүй нөгөө хоёроо дайл цайлаад явахт нь тус нь хонь төхөөрж өгөөд айраг цагаагаа бүх савнд нь дүргэж өгөөл явуулсан гэдэг. Эр хүний тоглоомч хатуул да. Йоо, энэ зэрэг нөмхийн өмнөх хоёр юм аашаа энэ тий. Харин тий. За, энх хүслэн амар жаргал. Ирчүүдийн хувьд болдог баяр нь цэргийн баяр. Тэгээд цэрэгт яваагүй нь яах юм? Эмэгтэй нь. Аав нарын баяр 8 сарын 8-нд. Эрэхтэй аав биш, бас цэрэгт яваагүй ирчүүд нь яах юм? Эмэгтэй нь. Хүүхдлийн байгаад хүүхдийн баяраар баярлахгүй юу? Эрэхтэй насанд хүрч гисэн цэрэгт яваагүй аав болоогүй нь яах юм? Жишээ нь оюутан им. Тэгвэл тэгээ төрсөн өдрөө хүлээгээд хөвтөхгүй юу гинэ. За. Одоо ч нэг ийм яриа хөрөндөг цаг нь эхэлсэн л дээ угаасаа. Нэрээ нуудалсан сонсогч. За нэг балаа юм болсон. Сая цагаан сараар найз залуугийнхаа нутагт хадмынх нь ах トゥ олонтой очиж ах トゥ нараар нь хэлсэн юм л да. 100 анх очиж байснаа бодвол гизээрээ жаахан балбис нүнэ. Гэтэл ээж их хоёр нь өнөөдрийг хүртэл намайг жирэмсэн гэж зүгээр бодохч биш. Бүр итгэцэн явж байсан байна. Сүүлийн айлд очиход эгчтэн зэрэгцэн сууж байхдаа баахан бараа шиг уусан чинь гид цэрдийгээд угийн өөхөлдсөн байсныг хэлэх үү, өмнө нь ч баахан бууз идсэн байсныг хэлэх үү, дээлний бүс чангадаад байхаар нь суллах гээд эргэн тойрны артл их чинь миний гиз рүү харж байсан. Тэгэхээр нь санаа зовоол гиз бариад байхамаа үпсээ суллая да гэж сулласан. Гэтэл бит хоёрыг явсны дараа их чинь намайг жирэмсэн юм биш үү, бүс мөс нь гизийг нь бариад байсан штэ. Гэхдээ ээж нь гэсэн чинь харин тийм 100 ийм байгаагүй гизээрээ хөрхөн бондоочсон байна. Биднэраа санаа зовоод хэлэхгүй байгаа юм байна гэд ярилцгаасан байгаа. Ихт чөхмээр юм аа. Жирэмсэн гэж хүмүүс итгэл нь бондоох гэж.
Зүтгэр харагдсан эмэгтэй бүр жирэмсэн байдгүй шүү. Тэнд юу ч ээж болно гинэ. Йоо, юу ч ээж болно юу? За цэцэгчин отгон жаргал. За Алим ховор байх үед найзтайгаа нэг хайрцаг алим хувааж аваад л сайхан грехэнтэйгээ иднэ гэдэл харьцаасан. Өглөө найз инээгээд л ирж баларсан. Инээгээд л ирж байна. Баларсаа л гэж байна. Яасан гэтэл өрөнд орсон баг хайрцаг алимны дайтал гэж байна. Хараад сайхан тойрч суугаад алимаа идцгэлээ. Тэгсэн ээжийн ганц ирхэг хиймэл шүтэн алга болчихсон. яана. Хайлаа алимны айлсан дунд байдгүй. Тэгсэн дүүн залгисан зүйлс баасаар гараад ирдэг штэ гэсэн чи ээж нь. Тэгээд би баасаа хөлрөө сууж явах юм уу гэсэн гинэ. Тэгээд бөө инээд алим авч ирснээрээ найз нь би шүдний хиймэл шүднийх нь мөнгийг өгөө л гэсэн гин. За. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 17-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс өрчийтлээ Мишэ X уриатагаар за хүжилтөө түүхүүдээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатах гэсэн уриатагаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис за мөн сайхан амьдрах орчин хүн бүрт гэсэн уриатагаар хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар M Design тавилгын дэлгүүр хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлаа. Дэлхийн монголчуудын MDL радио 88.3